Тэр сүүлийн 10 жил монголчууд бол яг ингээд ордны гадна жагсаж байна. За хөрөл сүхийг оюун эрднэр солиод монголчуудын амьдрал дээшлсэн үү? Дээшлээгүй. Оюун эрднэр зандаж трийг сольж үзлээ. Монголчуудын амьдрал бас л дээшлсэнгүй. Тэгээ яах ёстой юм бэ? Засгийн газар огцруулаад асуудал шийдэгдэх юм уу гэж та бүхэн асууж. Саяны ярьж байгаагаар яг үнэхээр чадамжтай засгийн газар болохгүй бол энэ засгийн газар чинь юм хийж чадахгүй гэдгээ сая хангалттай 6-7 сарын хугацаанд харуулчлаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн амьдрал ингээд туйлдаад идэг. Өнөөдөр одоо ингээд хүмүүс бензин шатахгүй ингээд ярьж байна. Энэ бол ингээд илэрч байгаа ингээд жилийн жилд болдог асуудал. Зүгээр энэ үндэс суурьаараа энэ Монгол Ардын нам гэж энэ нам чинь ер нь засгалж чадах юм уу чадахгүй юм гэдэг л асуудал байгаа. Тэгээ иргэд энэ дээр чинь бухимдаад байна. Өнөөдөр Идрис яг 9 эхэлж байна 12 сарын 22. Тэгээ 9 эхэлж байна. Энэ газар хасах 30 эмийн хүүтэн байна. Ордон дотор нэмэх 30 эмийн дулаан байна. Тэгээ иргэд чи одоо ингээд бүгд л сошиалын цаанаас гэр гэртээ гарч чадахгүй тэр ингээд бухимдаад жагсаад өгөөсөө дуу хоолой болоод өгөөсөө гэд ингээд зогсоод байна шүү дээ. Байгаад байна шүү дээ. Тэгээ хин нэг гарч ирж ин эрх баригчд юм ярихгүй бол хэлэхгүй бол энэ хэд чи ингээд хідэн сайдуудаа солиод одоо нэг шижрэг шүү ярьсан байл шүү дээ. 200 гаруй сайдууд солигдсон ингээд. Гэхдээ энэ сайдууд солигдоод Монголд яг юу шийдэгдсэн? Иргэдийн амьдрал дээшлсэн юм уу? Авилгын индексээрээ Монгол улс бүр ингээд дээшлээд идэг, авилгал нэмэгдээд идэг. Энэ дарга нар сайхан амьдраад идэг. Монголчуудын одоо 80-аас 90% нь ядуу. Тийм биз дээ.